оноос хойш ажилласан. Эрүүгийн хэрэгцээний чиглэлээр мэргэжиж ажиллаж байгаа. За өнөөдөр та бүхэнтэй уулзаж эрүүгийн хэрэглэхийн шийдвэрлэх ажиллагааны онцлог гэсэн нэг ийм сэдвээр одоо тодорхой кейс дээр үзсэн ийм одоо сургалт явуулаарай гэсэн ийм захиалга ирсэн байгаа. Түүний дагуу би слайд бэлтгэсэн. Хаалт гэсэн урчиж тарааж өгсөн байгаа. Сэдв бол маш өргөн сэдв. Нэг цагт бүгдийг багтааж та бүхнийг одоо мэргэжүүлнэ гэвэл бас бүтэхгүй. Тийм учраас яг гол үзэснаа гин яриад тэгээ бас хэдүүлээ харилцаа ярилцъя. Та бүхэн бас энэ сэдвтэй холбогдуулаад сонирхсан зүйлээ чөлөөтэй асууж ярьж болно. Тэгэхээр үүнд зориулаад бас хичээлийн сүүлийн 15-20 минутыг зориулах зүг байх гэж бодож байна. Слайд бол нэг 80 хуудастай слайд байгаа. Тийм учраас тэрийг бас та бүхэн бие дааж судалж үзэх боломжтой. Тэгээд сэдвээ би бас өшөө явсаруулаад энэ процесс ажиллагаанд хүний эрхийг хамгаалах гэдэг ийм одоо гарчиг өгөөд энэ сэдвэнд та бүхэнтэй хэлэлцээ гэсэн ийм бодолтой байна. За ер нь миний хувьд бол энэ урилгыг их баяртай хүлээж авсан. Тэгээд хуульчид, сэтгүүлчид та бидэнд бол энэ мэргэжлийн хувьд бас төстэй зүйлүүд бид аль аль нь одоо нийгмийн одоо болж өгөхгүй зүйлийг ил гаргах, эмчлэх, нийгэмд байх ёстой зөв ёс суртахуун, үнэт зүйл зарчмуудыг тогтоох, нийгэм шударгыг тогтоох, нийгмийн хариуцлага өөрч ажиллаж байгаа юм хүмүүс. Үүгээр та бидний одоо зорилго нийгмийн хариуцлага бол ижил төстэй зүйл олон байгаа гэж би хардаг. За ингээд 1991 онд 90-ад оноос одоо Монгол улсад арчсан хөдөлгөөн өрнөж арчсан үндсэн хуулийг одоо батлаж арчсан төрийн тогтолцоог төлөвшүүлснээс хойш одоо 25 жил өнгөрсөн байна. За хүний амьдралаар бол энэ одоо хүн өсч том болоод төлөвшөг ийм бүхлүүд нэг үеийг хандах хугацаа. За энэ хугацаанд энэ үндсэн хуулийн улсланд нийцүүлж эргэцэн шинжилгүүд хийгдэж ирсэн. За эрүүгийн хэрэгцээ сонирхол хамгийн том шинжилгүүд 2002 онд хийгдсэн байна. Үндсэн хуулийн үзэсгэлэнт нийцүүлж хийгдсэн. За түүнээс хойш хуулийн нэмэлт өөрчлөлтүүд орж явсаар өнөөдөр дараагийн амт хэрэгцээ шинжилгээ том одоо хийгдсэн байна. За энийг бид юу гэж харж байгаа вэ гэхээр Монгол улсын үндсэн хуульд хүний эрхийг баталгаажуулж одоо дараах одоо эрхүүд бол хатшгүй байна гэдгийг хуульчилсан байна. Тэгэхээр өнөөдрийн хичээл бол яг энэ үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1-13-тай холбогдож ярья гэж бодож байна. За юуны өмнө хүн хатшгүй чөлөөтэй байх хэрэгтэй. Хүн хатшгүй чөлөөтэй байх хэрэгтэй. За тэгээд хэнийгч хууль заасан үндсчиг бас гадуур мөрдөн мөрсгөж болохгүй, баримжиж болохгүй, эрхчлөөгийн хязгаарлахыг хариулна гэсэн. За энэ үндсэн хуулийн заалт байна. Энэ одоо нөгөө слайднаас өөр юм болоод байгаа юм. Энэ слайдыг За хоёр дахь заалт бол хинц чулуу эрүүл шүүд болгож хүнлэг бус хэвцгээ хандаж болохгүй, нэр төрийн доромжиж болохгүй. За энэ заалт байна. За дараагийн анхаарал хандуулах асуудал бол иргэний хувийн ба гэр бүл захирал харилцааны нууц орон байрны хандшгүй байдлыг хуулиар хамгаална гэсэн. За энэ үндсэн хуулиар
одоо баталгаажсан энэ эрхийг процессын хууль хэрхэн яаж зохицуулсан бэ? Энэ талаар би хэд хэдэн кейс бэлдсэн байгаа. Өнөөдөр энэ талаар ярилцъя. Тэгэхээр бид бас ойлголтоо нэгтгэхийн тулд бас эрүүгийн хэрэгцээ зарим суур ойлголтууд дээр маш товчхон таармын багтааж та бүхэнд сануулгах үднэс хэдэн зүйл ярья. За нэгдүгээрт нь эрүүгийн хууль тогтоомжийг дотор материалдаг ба процессын гэж хоёр ялгаж авч үзэж байгаа. Материалын хуулиудаа бол эрүүгийн хууль, зөрчлийн хууль, бус хуулийг хамааруулан ойлгоно. Энд одоо хүний эрхийг яаж тодорхойлсон байдаг бол хэрхэн одоо тодорхойлсон байдаг бол тэр процессын хуулиар түүнийг хэрхэн яаж хэрэгжүүлэхийг тодорхойлсон байдаг. Тэгээ энэ материалын болон процессын хуулиуд нь бол хоорондоо харилцсан холбоотой ингэж хэрэгж учиртай. За тэгээд эрүүгийн хууль маань одоо шинэ үеийн эрүүгийн хуулийг 1921 онд ардын хувьсгал яснаас хойш одоо үежилж авч үзэх юм бол 1926, 29, 34 онд шүүх цаазын бичиг нэртэйгээр батлагдсан өндөгдөж байсан. 1942 оноос эхлээд 4 удаа батлагдсан хууль нь эрүүгийн хууль гэсэн нэртэй ингэж батлагдсан хэрэгжиж байна. Тэгээ эрүүгийн гэдэг нэр томьёо бол бас олон нийтийн анхаарлын төвд байсан. Яг тэгвэл их хурд өргөн барьсан хууль бол анх гэмтэргийн тухай хууль гэдэг нэртэй байсан. Тэмүүжин хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа гэмтэргийн гэдэг энэ нэрээр хуулийг өргөн барьсан бол доотлогч сайд хуулийг өргөн барихдаа эрүүгийн гэдэг нэрээр энэ хуулийг өргөн барьсан байна. Яг хууль боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан хүний хувьд бол энэ эрүүгийн гэдэг үг байхгүй байснаар энэ хуулийн утгаа болгоомжтой алдагдахгүй. Энэ бол гэмт хэргийг тодорхойлж гэмт хэрэгтэй холбоотой харилцаа зохицуулахад чиглэсэн ийм хууль. Тэгэхээр энд бол бас бодож үзэх юм би. Бид бол одоо үндсэн хуулийн үзэл санаанд нийцүүлж энэ хууль тогтоомж сая үндсэн хуульд дурдсан тэр хүний эрхийг хүндэтгэх, хүнлэг инэрэнгүй байх. Энэ одоо үзэл санаагаар хуулийн шинжилгээ хийж байгаа гэж үзэх юм бол энэ нэрэнд ч гэсэн бас асуудал бол байгаа. Би хувийнхаа байр суурийг илэрхийлэхэд эрүүгийн гэдэг бол одоо манжийн дэглэмийн тогтоосон нэр томьёо эрүү шүүлт гэдэгтэй холбоотой. Тэгээд материалын хуулиа эрүүгийн хууль гэж нэрлэжлээ, процессын хуулиа эрүүгийн байцаан шийдэх хууль гэж нэрлэж байгаа. Тэгэхээр эрүүгийн байцаан шийдэх хуулийг одоо эрүүдний шүүн байцаан шийдэх нь гэж ингэж тайлбарч болохоор байгаа байхгүй. Тийм учраас бас шинжил бас нэрнээсээ харж явах хэрэгтэй гэж үзээд анх ажлын хэсгийнхэн бол гэмт хэргийн тухай хууль, тэгээд гэмт хэргийг хэн шийдэх тухай хууль гэж нэрлэж байсан. За тэгтээ бид бас уламжлалаа бас авч үзэх ёстой. Тэгээд эрүүгийн гээд одоо дасцсан энэ нэр томьёог бас хэрэглэхэд бас болохгүй юм байхгүй. Яг бол энэ хууль зүйн нэр томьёог болж хувирсан. Монгол Улсын үндсэн хуулийн нэр томьёог хэрэглэгдсэн байгаа 2 жилдээ. Тэр нь Монгол Улсын нэгдүгээр орсон зарим олон улсын конвенцууд ч гэсэн энэ эрүүгийн гэдэг нэр томьёог орсон юм байна. За эрүүгийн хууль бол энэ үндсэн хуулиар хамгаалагдсан үндсүүлсийг одоо хамгаалдаг ийм хууль. Хүн болгон одоо халдшгүй чөлөөтэй байх хэрэгтэй, амьд явах хэрэгтэй. Энэ эрхийг баталгаажуулахын тулд хүнийг алж болохгүй, хүнд гэмтэлжүүлж болохгүй, гэмтэлжүүлсэн их олдол хариуцлага хүлээн энэ харилцааг зохицуулсан. Эрүүгийн хууль 304 зүйлтэй байгаа. За ерөнхий ангийн 78 зүйлийг хасах юм бол одоо 200 гаруй гэмт хэргийг эрүүгийн хууль нь тодорхойлсон. Гэхдээ өнөөдөр энэ 200 гаруй гэмт хэрэг бод байдал дээр үйлдэгддэггүй. Шүүхийн статистик мэдээ харах юм бол 20-30 хэрэг л одоо үйлдэгдэж байгаа шиг, шүүгээр одоо шийдвэрлэгдэж байгаа шиг тийм. Гэхдээ энэ одоо нийгэмд аюултай тэр үйлдэлүүдийг гэмт хэрэг тооцсноор энэ хууль өөрөө бас энэ төрлийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх чиглэлгээ хэрэгжүүлсээр байдаг. За энэ онолыг үндэслэн хүн бол одоо энэ эрүүгийн эрх зүйн шинжилгээ ухааныг үндэслэн Фейербах гэж хүн бий. За Фейербахын нэг дэвшүүлсэн үзэл санаа бол нийгэмд татвартай байдал хэрэгтэй. Тэр хууль эрх зүйн орчин байх ёстой. Тэгэхээр тэр татвартай байдлыг хангахын тулд тэр хууль эрх зүйн орчин үйлчилж хүмүүст одоо тийм сэтгэл зүйн хувьд тийм айдас одоо байх ёстой. Өөрөөр хэлбэл хүн одоо хүний мөн чанар бол одоо
аз жаргалтай байх, сэтгэл хангалуун байх, өөрийнхөө эрх чөлөөг хязгааргүй одоо хэрэгжүүлэх энэ бол хүний мөн чанар тийм ээ. Гэхдээ ачсан нийгэмд бол хүний эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдаж явах хэрэгтэй. Хэрвээ одоо хүний эрхэнд одоо хатад зөрчих юм бол энэ хариуцлагын асуудал яригдах хэрэгтэй. Тэгэхээр үнийг тэр хууль эрх зүйгээр тогтоож өгч. Тэгэхээр энэ эрүүгийн хууль бол одоо хэдийгээр ийм гэмтрийг одоо шүүхээр шийдэгдэхгүй байгаа ч гэсэн энэ хууль бол өөрөө энэ эрүүгийн хуулиар тэр үндсэн хуулиар хамгаалагдсан тэр үндсээс хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж байгаа гэж ингэж ойлгож байна. Ер нь альва одоо тэр харилцааг зохицуулсан хууль тогтоомж хичнээн сайн тодорхойлогдсон байсан ч гэсэн нийгмийн харилцаа бол үргэлж хөгжиж байдаг учраас тэр харилцааг зогсоож чадахгүй юм нөхцөл байдал бол үүсдэг. За энийг би энэ хоёр бол ямар нэгэн хэцүү байна гэдэг. Ямар нэгэн харилцааг зохицуулж байгаа хэцүү. Тухайн эрүүгийн ийм хэрэг хүнд ороотой харилцааг зохицуулж байгаа. Гэтэл цаг хугацаа өнгөрөхөд энэ тогтолцоо өөрөө шийдэж чадахгүй тийм асуудал үүсдэг. Тэгэхээр энэ асуудлыг одоохондоо энэ тогтолцоо өөрөө шийдвэрлээд байгаа. Ийм төрлийн тогтолцоо хариуцлагын хүлээлт. Гэтэл цаг хугацааны дараа шийдэж чадахгүй дахиад ийм олон ажил үүсэж байна. Энийг шийдвэрлэхийн тулд бид асуудлыг энэ тогтолцооноос гарч хамаар харах хэрэгтэй. Энийг бол ийм тогтолцоо хүрээгээд байна. Хүрээгээд хэлснээр энэ тогтолцоо ингээд хамарч байна. Тогтолцоо томорсноор энэ тогтолцоо өөрийнхөө мөн чанарыг алдна гэж үздэг. Энийг одоо Германы математикч Курт Gödel гэж хүний боловсруулсан бүрэн бус за эсвэл төгс бус мөн чанарын онол. За ингэж хэлж байна. Тэгэхээр аливаа харилцааг зохицуулсан тэр тогтолцоо хичнээн сайн тодорхойлогдсон байсан ч гэсэн нийгэм хөгжиж байгаа учраас түүнийг заавал одоо шинжилж өөрчилж явах хэрэгтэй. Түүний нэгэн адилаар одоо үндсэн хуулийн үзэсгэлэнт нийцүүлж тухайн үедээ хичнээн сайн боловсруулсан тэр эрүүгийн хууль тогтоомж өнөөдөр нийгмийн шаардлагыг хангахгүй байна. Тийм учраас энэ гажиг засахын тулд олон одоо арга хэрэгжиж байна. Жишээлбэл олон хүн яаш идэлгүүлж, олон хүн шоронд ял идэлж байна. Үүнийг багасгахын тулд өшөөг үзүүлэх хуулийг батлан гаргасан. Өшөөг үзүүлэх хуулийг одоо батлаад асуудал шийдэгдэхгүй энэ эрүүгийн хуулийг шинжилээд шинэ хуулийг батлан гаргах шаардлага гарч байна. За эрүүгийн хууль батлагдсан ч гэсэн тэр араасаа бас олон одоо гажиг асуудлуудыг дагуулж ирэх тийм. Тийм учраас энэ хууль эрх зүйн шинжилэл бол одоо байнга явагдаж явах хэрэгтэй юм зүйл юм гэж ойлгож байна. За ингээд эрүүгийн хууль олон удаа өөрчлөгдсөн. Гэхдээ эрүүгийн хуулийн нэг онцлог бол тэр хуулийг буцааж хэрэглэж болгох байдаг. За буцааж хэрэглэнэ гэдэг бол өнөөдөр одоо үүрэг хүчин төвлөрөөр үйлчилж байгаа хуулиар одоо гэмт хэрэгт тооцсон тэр үйлдэлийг шинээр баталсан хууль гэмт хэрэг биш гэж үзсэн тохиолдолд тэр шинэ хуулийн дагуу одоо шинэ хууль мөрдөгдсөн байсаг гэхэд тэр хүнийг эрүүгийн харилцаагаас чөлөөлж явах хэрэгтэй гэсэн үзэл санаа. Бас эсвэргээр өнөөдөр гэмт хэрэг тооцохгүй байгаа тийм үйлдэлийг шинээр батлагдсан хуульд гэмт хэрэгт тооцох юм бол хэдийгээр тэр шинэ хууль хүчин төвлөрөөр үйлчилж байгаа ч гэсэн өмнөх хуулийн дагуу буюу шинэ хуулийн дагуу тэр хүнд эрүүгийн харилцааг хүлээлгэх гэж болохгүй гэсэн. Тэр эрүүгийн хуулийг хэрэглэхдээ дандаа хүний шүүгдэгчийн эргэцэн байдлыг дээрдэлсэн аль ашигтай хөлбраар хэрэглэдэг гэсэн ийм үзэл санаа. Энийг хууль буцаан хэрэглэх зарчим гэж хэлж байна.
За. За тэгэхээр эрүүгийн хууль бол гэмт хэрэг түүнтэй холбоотой харилцааг зохицуулж байгаа. Гэмт хэрэг гэдэг бол нийгэмд аюултай үйлдэл мөн эсвэл төхөөрөм. За үйлдэл гэхээр дандаа хүчирхийлэл хүнд ойлгодог байхгүй юу? Хүнийг алах гэхээр хүнийг дандаа хүчирхийлүүлж алж болно гэсэн ийм ойлголт явж байгаа. Гэтэл хүнийг хүчирхийлэх хэрэглэхгүйгээр бас үйл төрөж болдог. Тухайлх юм бол одоо ухаангүй хүнийг өвлийн хүйдэн шин гэрээсээ чирээд гадаа орчих юм бол тэр хүн хөлдөж өгнө. Эсвэл ихэнх хүүхдэд хоол өгөхгүй байх юм бол тэр хүүхэд үлсэж өгнө. Тэгэхээр гэмт хэргийг бас ямар ч үйлдэл хийхгүйгээр гэмт хэрэг бас үлдэж болдог. Жишээлбэл эмч хүн эмнэлгийн тусламж үйлчилгээг зохицмын дагуу үзүүлэхгүй байх юм бол өвчтөн одоо насаар тийм ээ. Тэгэхээр энэ нийгэмд аюултай үйлдэл мөн түүнтэй бас ижил одоо үр дагавар хүргэж болох эсвэл төр гэдэг ойлголт байдаг. За энийг бас явцын дунд ярина. За гэмт хэрэг гэж тодорхойлохын тулд тэр үйлдэл гэмт хэргийн бүрэлдэхүүн байх ёстой. Гэмт хэргийн бүрэлдэхүүн байх ёстой. Гэмт хэргийн бүрэлдэхүүн бол 4 элементээс бүрддэг. Объект гэсэн нэг ойлголт байна. Объект гэдэг бол одоо тэр гэмт үйлдэлийн улмаас гэмт хавтлагад өртөж байгаа. Энэ эрүүгийн хуулиар хамгаалагдсан тэр зүйлийг хэлж. Жишээлбэл тэр үйлдэлийн улмаас хэр олон одоо объект гэмт хаалгад өртөж байна. Тэгвэл энийг нийлмэл гэмт хэрэг гэж хэлдэг. Одоо хэд хэдэн зүйлээр зөвшөлдөгдөж болно гэсэн үг шүү дээ. Жишээлбэл албан тушаалтаа оруулаад тэгээд байгууллагын өмч хөрөнгийг завшиж өргөдүүлсэн байх юм бол нэгдүгээр албан тушаал эрхэмлэлээ хэтрүүлэх, хоёрдугаар байгууллагын өмч хөрөнгийг завшиж өргөдүүлэх гэх хоёр зүйлээр шийдвэрлээд ялын нэмж нийлүүлдэг. За энийг бол объект гэж хэлээд байна. Хоёр дахь элемент нь болохоор объектив тал. Объектив тал гэдэг бол тэр нийгэмд аюултай үйлдэл эсвэл төр гэх. Нийгэмд аюултай үйлдэл эсвэл төр. Түүний улмаас учирсан хор уршиг, хохирол. Тэгээд тэдгээрийн хоорондын шалтгаан холбоо тогтоогдсон байхыг энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинжилж хэлээд байна. За 3 дахь шинж нь болохоор субъектив тал гэдэг ойлголт байдаг. Энэ хүний одоо гэмт хэргийн дотоод мөн чанартай холбоотой. Аливаа гэмт хэргийг үйлдэхэд санаатайгаар үйлдэлээ хандаж болдог. Эсвэл болгоомжгүйгээр хандаж болдог. Энийг гэмт хэргийн субъектив тал гэж хэлдэг. Хүнийг санаатай алах юм бол яаж шийтгэл нь эрүүгийн хуулийн 91 буюу өөр хүнд зүйлээр зөвшөөрөгдөж илүү хүнд ял шийтгэл авдаг. Болгоомжгүй хүнээс алсан байх юм бол арай бага ялаа гшээтэй. Энэ бол хүндүтэр ангиллын гэмт хэрэг болж хувирдаг. За түүнээс гадна гэмт хэрэг үлдэх сэтэл цаан зорилго гэдэг юм элементүүд бий. За дөрөвдөх нь болохоор гэмт хэргийн субъект гэсэн ойлголт байдаг. Эрүүгийн хуульд гэмт хэргийн субъектийн насыг 16 нас гэж тодорхойлсон. 16-аас дээш насны хүн гэмт хэрэг үлдсэн байвал эрүүгийн хариуцлага хүлээлгэгдэг. Гэхдээ цөөхөн одоо онцлог заасан хүний санаатай алах, бусдын төрөнгийг хулгайлах энэ цөөн гэмт хэрэг гэмт хэргийн субъектийн насыг 14 нас байж болохоор заасан байна. Түүнээс гадна тусгай субъект гэдэг ойлголт бий. Жишээлбэл эмч бол тусгай субъект, албан тушаалтан бол тусгай субъект. Тусгай субъект энэ гэмт хэргийг үйлсэн шинжээрээ энийг тусад нь өөр зүйлээр зөвшлөх тохиолдол байдаг. За ингээд гэмт хэргийн бүрэлдэхүүний тухай ерөнхий ойлголт авчлаа. Хэдийгээр гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байгаа ч гэсэн тэр үйлдэл нь өөрөө хууль ёсны юу эсвэл хууль босоо гэдэг юм хоёр дахь шинж нь бас байдаг. Жишээлбэл одоо их нартайгаа ингээд годомжинд явж исэн чинь дээрэмчд их нарлуу ингээд халтыг гэж бодсон тийм ээ. Тэгэхээр тэр хүн яах вэ? Өөрийн болон эхнэрийнхээ амнаас эрүүл мэндийг хамгаалах ёстой. Тэгэхээр тэр халтсан хүнд авах амгаалт хэрэглэнэ. Авах амгаалт хэрэглэснээр нөгөө хүн хүж болно. Тэр хүнийг цогч байгаа үйлдэл нь санаатай, учирч байгаа үр дагавар нь тодорхой тийм ээ. Энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний дөрвөн шинж агуулгдсан ч гэсэн энэ үйлдэл нь хууль ёсны, хуулиар зөвшөөрөгдсөн үйлдэл байсан учраас энэ үйлдэлийг гэмт хэрэг тооцдоггүй. Авах амгаалт гэж үзээд эрүүгийн хариуцлагаас чөлөөлдөг. За
Гурав дахь нь болохоор гин буруутай байх гэж. Тэр гин буруугүйгээр бас хор уршиг учруулах тохиолдол байдаг. Тэгэхээр энэ гурван нөхцөл хангасан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээх хэсэг асуудал яригддаг байна. За. Тэр хоёр дахь шинжийг бид ярьжсэн тийм ээ. Объектив тал гэдэг. Энэ дээр бас нэг шалтгаан холбоо бодит хамаарлын тухай бас нэг ойлголт бий. За нэг жишээ авъя. Жолооч 100 км/цагийн хурдтай давхиж явсан чинь урдуур нь явган зорчигч бүүж ирээд дайруулаад насгарсан. За энд ингээд жолооч хурд хэтрүүлсэн үйл байна. Явган зорчигч мөргүүлсэн. Хүн насгарсан. Хор уршиг учирсан, шалтгаан холбоо тогтоогдсон. Гэхдээ энд гин буруугийн бодит хамаарал байна уу гэдгийг шалгаж үзнэ. Тэр шинжээч дүгнэлт гаргах хэрэгтэй. Шинжээчийн дүгнэлтээр энэ жолооч хот хотоор зөвшөөрөгдсөн 60 км/цагийн хурдтай явсан ч гэсэн эсвэл хот хоорондын замд зөвшөөрөгдсөн 80 км/цагийн хурдтай явсан ч гэсэн тэр хүн урдуур нь орж ирэхэд тоормос дараад ч тэр хүнийг мөрхөөсөөр харахгүй байсан байна гэдэг ийм нөхцөл байдал тогтоогдож болно. Өөрөөр хэлбэл энэ осол явган зорчигчийн буруугаас гарсан ослгаар хүнсэн шалтгаан нь явган зорчигч ойртон ирж аваад хэврийн хэрэгслийн урдуур гинэтгүүлж замын хөдөлгөөнд саалгачулсан. Ийм дүгнэлт гарсан тохиолдолд жолооч эрүүгийн хариуцлага хүлээх ёсгүй. Харин хурд хэтрүүлсэн зөрчилдөө захиргааны журмаар арга хэмжээ авах ёстой. Тийм учраас энэ эрүүгийн хэргийг одоо гэмт хэрэг мөн үү биш үү, эрүүгийн хариуцлага хүлээх үгүй юу, дээр нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх хүнсэл байна уугүй юу гэдгийг шинжилэн судалж хууль зүйн дүгнэлт хийдэг. Энэ үйл ажиллагаа бол одоо нарийн мэргэжлийн заслын эмчтэй дүүсгээс ийм үйл ажиллагаа гэж би таардаг. Яг л энэ цаана хүний амьдрал хойцоо байгаа. Тэгэхээр энд бол маш тийм нарийн мэдрэмжээр хандаж дүн шинжилгээ хийх хэрэгтэй байна. За эсвэл түүний тухай би түрүү тайлбарлаж өгсөн. За гин буруу бол тэр гин тэргийн бүрэлдэхүүний субъектив талын шинжилгээ түрүү хийсэн тийм ээ. Тэгэхээр энэ бол санаатай болгоомжгүй гэсэн хэлбэртэй байдаг. Түүнээс гадна энэ хоёр хэлбэр хоёулаа холилдсон байх тохиолдол бас байдаг. Энийг бол гин буруугийн холимог хэлбэр гэж хэлж байгаа. Одоо шинээр өргөн барьсан эргэн хуульд бол энэ гин тэргийн одоо субъектив талын шинжийг бол оруулж өгсөн. Үйлдэл нь санаатай, үр дагавар нь болгоомжгүй. Ийм үйлдэл байдаг. Жишээлбэл жолооч архиугаад хурд хэтрүүлээд улаан гэрлээр дайран гарч байгаа энэ үйлдэл бол санаатай. Яг тэгвэл ядарсан, архиулсан, мансуурсан хүн тэрийн хэрэгсэж явж болохгүй. Одоо шинээр батлагдсан замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль дээр тодорхой бичсэн байна. Тэгээд улаан гэрлээр бас зам хөндлөн гарч болохгүй. Уулзар нэгтэж болохгүй. Тэгэхээр үйлдэл нь санаатай боловч тэр хүн алыг гэж бодоогүй. Тийм учраас одоо шинээр хэрвээ энэ хууль батлагдах юм бол энэ жолоочийн үйлдэлийг санаатай хэрэг гэж үзэх үү? Эсвэл болгоомжгүй хэрэг гэж үзэх үү гэдгийг бас тусдаа авч үзэх хэрэгтэй. Санаатай гэж авч үзэж болно. Яг л согтуу жолооч машин жолоодоод хурд хэтрүүлэндээ өгөхөд хүн одоо осолд орж хүж болно гэдгийг тэр хүн мэдэх боломжтой. За эсвэл түүний тухай бид бас түрүү ярьсан тийм ээ. Тэгэхээр эсвэл төхөө гэдэг ойлголтыг дотор нь тайлбарлахад хууль зүйн үүрэг гэдэг нэг юм ойлголт гарч ирдэг. Тэгэхээр хууль зүйн үүрэг үүсэх дөрвөн нөхцөл байдаг. Нэгдүгээр хууль тогтоомжоор хүлээлгэсэн үүрэг байж болно. Одоо би юу хэлэх гээд байна гэхээр тэр хүн хийх ёстой зүйлээ хийгүйс болоод энэ эрүүгийн хууль заасан хор уршиг учрвал тэр юу ч хийгээхийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээх тухай ярьж штэ. Тэгэхээр тэр хийх ёстой үүрэг нь одоо тэр хууль зүйн үүрэг үүсэх дөрвөн нөхцөлийн нэг нь хууль тогтоомжоор үүсдэг. Жишээлбэл эцэг их үр хүүхдээ асран халамжлах үүрэгтэй. Энэ бол үндсэн хуулиар хүлээлгэсэн журам төрөг. Тэгэхээр энэ бол хуулиар хүлээлгэсэн үүрэг. Одоо тэр айлын хүүхэд өсөөд дараад байгаа бол тэр эцэг эхтэн хариуцлага хүлээх ёстой болохоос биш
хөрш айлын хүнд энэ хариуцлагыг хүлээлгэж болохгүй. Яг бол хуулиар зөвхөн эцэг эхэд гэр бүлийн тухай хуулиар энэ үүрэг бий болсон байдаг. Хоёр дахь нь болохоор итгэмжлэлээр энэ үүрэг үүсч болдог. Жишээлбэл хүүхэд тасрагчтай гэрээ хийгээд тэгээд энэ хүүхдийн харж хандах үүрэг хүлээлгэж болно. Тэгэх юм бол энэ бол гэрээгээр энэ хууль зүйн үүрэг үүссэн байж болно. За гурав дахь нөхцөл нь болохоор аюултай нөхцөл байдлыг бий болгосон хүн энэ талаар утсан сэргийлэх эсвэл тэр үр дагаврыг арилгах үүрэг бий болдог. Жишээлбэл жолооч ослт гаргасан тохиолдолд тэр явган зорчигчид одоо ослт орсон хүнд эмнэлэг төрүүлж өгөх, эмнэлэг дуудах, тусламж анхны тусламжийг үзүүлэх үүрэгтэй. Түүнээс биш тэр цаана явж байгаа өөр жолоочид энэ үүрэг бий болохгүй. Энэ бол тодорхой юм тийм ээ. За дөрөвт нь болохоор нэг гэр бүл эсвэл хамтран амьдрагч эсвэл нэг зорилгын төлөө хамтран тэмцэж байгаа хүмүүс нэг нэгэндээ туслах ийм үүрэг итгэлцлэр бий болдог. Жишээлбэл уулын оройд хамт ингээд авчиж байгаа хоёр хүн нэг нь одоо ингээд унаж бэртэх юм бол нөгөөдөө туслах үүрэг итгэлцлэр бий болсон байдаг. За ингээд гэмтэргийн бүрэлдэхүүний тухай энэ гин буруугийн талаар бол бид тодорхой ойлголттой болсон гэж бодож байна. За одоо ингээд үндсэн сэдв рүү ороход бид процессын асуудлыг хөндөж ярих хэрэгтэй өнөөдөр. За процессын хуулиуд 1926 оноос хойш ингээд шинжлэгдсээр хамгийн сүүлд 2002 онд батлагдсан ийм эрүүгийн байцаан шийдэх хуулийг бид одоо дагаж мөрдөж байгаа. За эрүүгийн хуулийг буцааж хэрэглэдэг бол энэ процессын хуулийг буцааж хэрэглэдэггүй онцлог бий. Яг тэр батлагдсан үеэс нь дагаж мөрдөг. Өөрөөр хэлбэл өмнөх хуулиуд нь хүчингүй болчдөг гэсэн үг шүү дээ. Хүчингүй болчдөг. Эрүүгийн хуулийн хувьд бол шинэ хууль батлагдсан ч гэсэн өмнөх хууль нь бол хүчинтэй. Буюу түүнийг одоо ашигтай байх юм бол тэр өмнөх хуулийг хэрэглэх ийм нөхцөл үүсдэг. За эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны онцлог ямар үе шатуудыг дамжиж одоо эрүүгийн хэрэг шалгагддаг вэ гэж байна. За энэ наадлын баг нь бол одоогийн хуулийн хүрээнд гэмтэргийг одоо шалгах дараа л цаатал нь болохоор шинээр одоо өргөн барьсан хууль батлагдсан тохиолдолд одоо явагдах процесс ажиллагааны дараа л. За одоо гэмтэргийн шинжтэй гомдол мэдээлэл ирсэн тохиолдолд одоо эрүүгийн хэрэг гэмтэргийн шинжтэй байх юм бол эрүүгийн хэрэг үүсгэж шалгадаг. За гомдол мэдээлэл ирээгүй ч гэсэн бас их болох байгууллага өөрсдөө бас эрүүгийн шинжтэй ийм үйл явдалд хэрэг үүсгэж шалгах тохиолдол байна. За ингээд хэрэг бүртгэлд мөрдөн байцаалтай ажиллагаа явагддаг. За хэрэг бүртгэлд мөрдөн байцаалт явагдах шалгуур нь болохоор гэмтэргийн ангил байдаг. Гэмтэргийн дотор нь хөнгөн хүндэтэр, хүнд онцгон гэж дөрөв ангилж байгаа. Хөнгөн хүндэтэр хэрэг дээр болохоор хэрэг бүртгэл явагдана. Тэгээд хуулиар тогтоосон хугацаанд богино байдаг. Мөрдөн байцаалтын хувьд болохоор хүнд онцгон хэрэгүүд дээр мөрдөн байцаалт явагдана. Мөрдөн байцаалтын хугацаанд урт байдаг. Ер нь практикаас харахад бол хөнгөн яргийг шийдэхэд маш амархан учраас хууль тогтоогч хугацааг тийм богиноор тогтоосон гэж бас үзэж болохгүй. Энэ тийм гажиг бий. Эсвэргээр онц хүнд хэрэг болгон одоо түүнийг одоо шалгаж тогтооход хүндрэлтэй байдаг гэсэн үг бас биш. Тийм учраас энэ гажгийг бол шинээр өргөн барьсан хууль бол засаж байгаа. Гэсэн нэг л ойлголт байх хэрэгтэй. Энэ нь бол мөрдөн байцаалтай ажиллагаа. Тэгээд тухайн хэргийн эдгээр төвтэй байдлаас шалтгаалаад мөрдөн шалгах хугацаа тогтоогдож ингэж л явах ёстой. За ингээд хэрэг бүртгэл мөрдөн байцаалт дуусны дараа прокурорт хэрэг шилждэг. За энэ үе шатнд прокурор дутуу шалгагдсан байныг бол даалгавар бичээд мөрдөн байцаалтанд буцааж болно. Одоо бүх зүйлийг шалгаж тодруулсан байна гэх юм бол ялах төгөлт бичээд хэрэгээ шүүх рүү шилжүүлж болдог. Хэрэг бүртгэлд явагдсан хэрэг дээр ялах төгөлт бичдэггүй. Ялагдчихаар татсан тогтоолыг батлаад хэрэгээ шууд шүүхэд явуулдаг. Мөрдөн байцаалт явагдсан хэрэг дээр ялах төгөлт бичээд тэгээд хэрэгээ шүүх шилжүүлдэг. За ингээд шүүх хэргийг хүлээж авна. Хүлээж авснаас хойш 15 хоногийн дотор тухайн ялагдагчийг шүүгж шилжүүлэх үгүй юу гэдгийг шийддэг. Шилжүүлэх тохиолдолд захирамж гараад шүүх хуралдааны тов тогтно 15 хоногийн дотор. Энэ 15 хоногийн дотор
энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй бол ерөнхий шүүгч хугацаа сонгож болдог 1 сараар. За энэ хугацаа дууссаны дараа энэ хэрэг бол одоо шүүг шийдэх ёстой. Тэгээ шүүгт шийдсэн хэргийг 10 хоногийн дотор хянан шийдвэрлэх ёстой шүүх хуралдаанаар. За ийм хуулийн зохицуулт үйлчилж байна. За шүүх хэргийг мөрдөн байцаалд нь буцааж болно. Буцаадаг 4 үндсэл байгаа. Нэгдүгээр үндсэл нь мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу явагдсан. Түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй. Нийт буцаж байгаа хэргийн 80% нь энэ үндслээр буцдаг. Энийг бол одоо бас гажуудлах гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл шүүх өөрийн санаачлагаар энэ хэрэг дээр одоо нэмж одоо ийм зүйлийг шалгаад иргэн буруугийн сайн тогтоогоод ирэх юм бол энэ ялах байр сууриас шүүх хандж байна л гэсэн. Тэр шинээр өргөн барьсан хуульд бол энэ асуудлыг өөрөөр авч үзнэ. Зөвхөн процесс ажиллагааны явцад хууль зөрч өгсөн, процессын хууль зөрч өгсөн нь энэ хэргийг зөв шийдвэрлэхэд саад болохоор ийм нөхцөл байдал тогтоогдох юм бол хэргийг мөрдөн байцаалд нь буцаана. За энэ агуулгаар шинэ хууль томилогдсон байна. Өөрөөр хэлбэл энэ хэргийг мөрдөн байцаагч прокурорын хяналтанд дор шалгахдаа юм бурууг нь тогтоож чадаагүй бол энэ хэрэг ашигтайгаар шийдэгдэж, нэг бол хэрэгсэхгүй болж, нэг бол одоо тэр хөнгөн зүйлээрээ шийдэгдэж явах хэрэгтэй. За энэ үзэл санааг шинэ хуульд тусгасан байгаа. За ингээд анх шатны шүүх хэргийг шийдвэрлэн тэр шийдвэрийг эсвэршүүлвэл 14 хоногийн дотор дав заалтаж болдог. Дав заалтах шатны шүүх 30 хоногийн дотор хэргийг хянан хэлсэн шийдвэрлэн 30 хоногийн дотор амжихгүй бол ерөнхий шүүгчийн захирамжаар дахин 30 хоног сонгоод ингээд 60 хоногт багтаан шийдвэрлэх ёстой. За дав заалтах шатны шүүхийн шийдвэрийг эсвэршүүлвэл мөн 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гарч болдог. Хяналтын шатны шүүх мөн хуулиар тогтоосон 30 хоногийн дотор хэргийг эзэн шийдвэрлэх ёстой. Амжихгүй бол мөн хугацааг сонгох зохицуулт бий. За ийм дараалалаар ингээд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа. Гэхдээ энэ нэг гажиг байна. Тэрний юу вэ гэхлээр бид үндсэн хуулиар тодорхойлсон тэр хүний эрхийн асуудлууд энд хангагдж байна уу юу? Яг шүүх хүний эрх шударга усны баталгаа болох чиг үүргийн процессын ажиллагаанд хэрэгжүүлж чадж байна уу гэдэг л асуудал. Тэгэхээр прокурор хяналтаа тавиад мөрдөн байцаагч мөрдөн шалгаад бүх асуудал дууссаны дараа хэрэг боон гэж ярьдаг штеп. Хэрэгээ ингэж боогоод үнэхээр боодог байхгүй одоо тийм нойлын тийм бүдүүн уцаар ингэж боодог. Тийм учраас тэр боон гэдэг ойлголт хэрэгцсэн шүү. Тэр Германд очиж үзэхэд бол юм хавчаараа ингэж хавчаад үлгчдэг. Тэгний талаасаа нэг юм шийдлүүд бий. Тэгэхээр шүүх одоо ингээд мөрдөн байцаал дууссаны дараа энэ хэрэг дээр хүний эрхийн зөрчил байсан уу гэдгийг ингээд нөхөж дандаа шалгаж байгаа байхгүй. Уг нь эргэцэн өндөр хөгжсөн улс орнуудад ямар байдаг вэ гэхээр хүний эрхэнд халтаж ихсэн тэр мөчөөс л шүүхийн хяналт хэрэгжиж байгаа хэвээр. Тэгэхээр шинээр баталсан хууль одоо энэ хүн халтшгүй чөлөөтэй байх эрхтэй тийм ээ. Тэгэхээр зөвхөн тэр хуульд заасан үндслэл байвал хүний эрхэнд халтаж болно. Тэгэхээр энэ халдах зөвшөөрлийг зөвхөн шүүх олж авах хэрэгтэй. Тэгэхээр хүний эрхэнд халтах хамгийн ихний тохиолдол нь баримтлах цаг дуурах. Тэгэл орон байранд нь нэвтрэх, эд зүйлийг хураан авах, нэгжлэг үслэг хийх. Тэгэл хүний биед одоо шинжилгээ хийхээс ахуулаад ингээд олон асуудал байна тийм. Тэгэхээр энэ мөрдөн шалгах ажиллагаануудыг дандаа шүүхийн хяналтанд оруулах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр шинээр бодлогдсон хуульд одоо энэ гол одоо процесс ажиллагааны зөвшөөрлийг шүүх болгохоор ингэж хуульчилж өгсөн байна. За дээр нь тэр хоёр дахь багнаар ажиллах юм бол хэрэг бүртгэлд тэгээд мөрдөн байцаалд гэдэг тос тостай байна тийм ээ. Тэгэхээр бүх хэрэг дээр хэрэг бүртгэл байх юм байна. Дараа нь мөрдөн байцаалт байх юм байна гэж ойлгож байна. Одоо ерөнхий одоо зарчим байна. Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүрээд ирэнгүүт тэр талаар ингээд анх шатны шалгалт хийх хэрэгтэй тийм үү. Тэгээд гомдол гаргасан хүнээс тайлбар авч болно. Хэргийн газар очиж үслэг хийж болно, нийт зүйл хураан авч болно. Тэгээд шинжээчийн дүгнэлт гаргуулж болно. Ингээд үнэхээр энд
гэмт хэрэг үлдсэн юм байна. Энэ түрүүний бидний ярьсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан юм байна гэж үзэх юм бол одоо энд эрүүгийн хэрэг үүсгэх гэсэн үг. Гомд мэдээллийг хүлээж аваад хамгийн эхлээд мөрдөн шалгах хэрэг нэ гэж байна. Мөрдөн шалгах хэрэг нэгээд хэрэг бүртгэлтийн шатанд тэр гэмт хэргийн шинжтэй хэсэг энэ хэргийг хэн үйлдсэн байж болох талаар одоо тийм энэ хууль заасан тэр журмын дагуу ингээд шалгах ажиллагаа явагдана гэсэн. Гэхдээ нэг онцлог нь бол энд ямар ч хүний одоо эрхэнд халдаж болохгүй. Хэнийг ч одоо анхтан өгж болохгүй, байрчилж болохгүй, цагтан хойж болохгүй. За ийм байдлаар хэрэг бүртгэлт явагдана. За ингээд тэр гэмт хэргийн одоо шинжтэй гэдэг нь тогтоогдсон тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгээд ялагдагчаар татна гэж. Ялагдагчаар татсан үеэс одоо хүний эрхэнд халтаж эхэлж байна гэж ойлгож байна. Хамгийн ихэд хийгдэх ажиллагаа бол байршлах ажиллагаа. Байршлах ажиллагаа гэдгийг одоо гавлаад хүч хэрэглэн цагдаа газар авчирна гэж ойлгож байна. Байршлах ажиллагаа гэдэг бол цогц юм байна. Хүний хуцаар дуудаж болно, мэдэгдэх хуцаар дуудаж болно. За бүр шаардлагатай тохиолдолд хүч хэрэглэж авахтай явуулж болно. Тэгээд тэр хүний хэн болохыг тодорхойлно. Иргэний бүртгэл мэдээлэлээс авалгаа авна, зургийг авна. Тэр хүнээс анхны тайлбар авна. Ингээд тэр хүнээс өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх. Энэ эрүүгийн процесс ажиллагаанд холбогдсон шалгахдаа идэх бүх эрх үүргийг танилцуулж өгнө. Хамгийн чухал үүрэг бол нэг хууль зүйн тусалцаа өмгөөлөгчөөр хангах энэ эрх байна. Энэ эрхийн хангасны үндсэн дээр энэ хүнд яс сонсгосон тогтоолтойн холбогдуулж тайлбар авна. Энэ бүх цогц ажиллагааг байршлах ажиллагаа гэж. Тэгээд энэ хэрэг шууд шүүхтэр очих хэрэгтэй. Тэгэхээр саяхан ярьсан байршлах ажиллагаа хууль заасан журмын дагуу явагдсан уу? Энэ хүнд яс сонсгох хангалттай үндсэл байсан уу гэдгийг шүүхэд танилцуулж зөвшөөрөл авах гэсэн үг. Хэрвээ энэ үндсэл байхгүй бол шүүх одоо энэ хүнтэй холбогдуулж тэр мөрдөн шалгах ажиллагаа явуулах зөвшөөрлийг олгохгүй. Нэгэнт одоо зөвшөөрөл олгохгүй юм чинь тэр хүнийг одоо хорж болохгүй тийм ээ. Тэр хүнтэй холбогдуулж янз бүрийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж болохгүй учраас хүний эрх одоо зөрчигдөхгүй байх баталгаан тэнтэй байна. Хэрвээ одоо хойш туршиж юмар барьсан байх юм бол тэр хүний шүүхс олно. Ийм байдлаар шүүх одоо хүний эрхийн тавих хяналтаа тэр эрүүгийн хэрэг дөнгөж үүсэн цагаас эхлээд тавьж байна. Тэгээд энэ зөвшөөрөл олох ажиллагаа бол мэтгэлцээний одоо журмаар явагдана. Одоо ерөнхий зарчмын тэр шүү дээ. Энийг хүнийг цагдаа хорих уугүй юу гэдгийг шийдэхэд бол прокурор үндэслэл танилцуулна. Нөгөө талаас нь өмгөөлөгч энэ хүн эрхэлсэн ажилдаа байр болшин суух хаягтай. Дээр нь одоо ингээд заавал одоо хорих шаардлагагүй ялах хөвгтэй гэдэг ч юм уу. Эсвэл биеийн эрүүл байдлыг ингээд танилцуулдаг ч юм уу. Тэр дундаас шүүх шийдвэр гаргана гэсэн. Тэр бүх зөвшөөрлүүд ийм процесс ажиллагааны явцад одоо гарна. Өөрөөр хэлбэл эрх мэдэл хин нэгэн хүнд биш, эрх мэдэл эрүүгийн процесс ажиллагаанд шилжиж байна гэсэн. Эрүүгийн хэрэг шийдвэрлэх ажиллагаа талуудын тэгшэрхийн зарчмаар, мэтгэлцээний зарчмаар шийдэгддэг. Тэр зарчмыг шинээр босруулсан хууль тусгаж байгаа гэсэн. За ингээд үнэхээр гэмтэргийн шинжтэй юм байна гэдэг ингээд шүүх зөвшөөрлөө олгоод цагдаа хорих шаардлагатай бол цагдаа хорих, шаардлагагүй бол өөр төрлийн тасны хэрэглэх арга хэмжээг аваад тэгээд тэр бодлого баримтыг хууль заасан үндсэл журмын дагуу бэхжүүлэх тэр процессын ажиллагаа явагдаад дуслаа. Дууссан тохиолдолд прокурор ялах төвлөлтөд бичээд хэргийг шүүх шийдвэрлэнэ. За энэ үед бол одоо энд байдаггүй нэг процесс шаардлагыг нэмж байгаа. Тэр нь шүүхийн урьдчилан хэлэлцүүлэг. Шүүхийн урьдчилан хэлэлцүүлгээр шүүгдэгчийн гэм бурууг хэлцэхгүй. Харин энэ хүний гэм бурууг тогтоох ажиллагаа хууль заасан журмын дагуу явагдсан уу? Тэр мөрдөн байцаалтын үр дүн цугларсан нот баримтууд, нот баримтын шаардлага хангаж байна уу? Мөрдөн байцаалтын явцад талуудаас гаргасан санал хүсэлтийг бүрэн шийдвэрлэж хариу өгсөн үү гэдгийг л хянана. Энэ үе шатанд одоо өмгөөлөгч прокурор хоёр чинь хэргийн хоёр тал шүү дээ. Харилцсан одоо мэдгэлж байгаа эсрэг тал гэж ойлгож байна тийм. Тэгэхээр өмгөөлөгч нэг ийм шинжээчийн нүгэл гаргуулах гэсэн юм а гэсэн чинь прокурор тэрийг зөвшөөрөхгүй байсан бол өмгөөлөгч хүсэлтээ шууд шүүхэд явах хэрэгтэй. Тэгээд энэ
зөвлөлтийг гаргуулахыг шүүх прокурорд даагаж болно. За ийм байдлаар нөгөө нэг талуудын тэгшэрхийн оролцоо илүү хангалтгаар шинээр одоо боловсруулсан бол. За энэ урьдчилан хилцүүлэг дээр үнэхээр тийм процессын зөрчил гарсан. Тэгээд энэ хэрэг дээр зайлшгүй одоо нэмж хийх юм ажиллагаа хийх шаардлагатай бол прокурор сонлоо тавиад хэрэгээ буцаан авч болно. Түүнээс шүүхийн санаачлалаар бас хэрэг буцахгүй. За үнэхээр бүх зүйл болцсон байна гэж үзэх юм бол одоо энэ хуралдаанаас талуудаа санд авч байгаа хурлыг хизээ хийх юм, хаана хийх юм, хин хэнийг оролцуулах юм, ямар баримтуудыг хилцүүлэх юм гэдэг асуудлаа шийднэ. Энэ ямар давуу талыг олгож байгаа вэ гэхээр одоо шүүх хуралдаан олон удаа хойшлдог. Эсвэл одоо мөрдөн байцаалт нь буцдаг явдал одоо эрс багснаа гэж үзэж байна. Тэгэхээр яг талуудын эрх болцоотой яг тэр өдөр нь хурлаа тулгаж штэ талуудын саналыг аваад. За ингээд шүүх хуралдааны ажиллагаа бол хоёр хөшөөтэй явагдана. Одоо бол ингээд ихэлсэн л бол дуусгадаг тийм ээ ялгдаг. Тэгвэл шүүх хуралдааны дотроо ял гин бурууг шийдвэрлэх тэр 5 дахь хэсэг дээр байгаа. Тэгээ ял онгодуулах гэсэн хоёр үндсэн хэсгээс үүсэж байна. Өөрөөр хэлбэл үндсэн хууль заасан одоо шүүхийн шийдвэрээр гин буруутайг тооцоолсон өмнө хэнийг ч одоо гин төр үлдсэн гэж үзэж болохгүй гэсэн нэг ийм зарчим бий. Тэгэхээр ял онгодуулахын тулд тэр хүний хувийн байдал тэгэл төлбөр төлсөн хэсэг гэдэг улаан асуудал хүндэгддэг л дээ. Тийм учраас шүүх хуралдаан дотроо хоёр үндсэн хэсэгтэй байхаас өөр аргагүй байна. Тэгэхээр эхлээд тэр үйл явдал фактыг шинжлэн судлах хэрэгтэй. Үнэхээр энэ хүн алсан уу, гин буруутай юу гэдгээ хэлцээд за буруутай гэсэн шийдэлд хүрсэн тохиолдолд одоо энэ хүнд ямар ял онгодуулах вэ гэдэг асуудлыг шийдэх хэрэгтэй. Энэ үүнтэй холбогдуулаад шүүгдэгчид нэг боломж гарч ирэх хэрэгтэй. Тэр нь болохоор нэг одоо шүүх намайг буруутай тооцсон бол би шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байна. Би одоо хохирлоо төлөё гэдэг энэ боломжийг бол хангаж өгөх хэрэгтэй. За ийм байдлаар хангалттай шүүх хуралдааны дотор нь хоёр үндсэн хэсэгт ингээд хувааж авч үзэж байгаа. За ингээд давзаалт болон хяналтын шатны шүүхийн үйл ажиллагаа бас ингээд шинээр боловсруулсан хуульд зарим нэг өөрчлөлтүүд орсон байна. За энийг би бас яцсан донд ярьж байгаа. За шинээр боловсруулсан хуулийн нэг чухал заалт бол хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлэх ажиллагаа гэж. За ямар тохиолдолд энэ журмыг хэрэглэх вэ гэхээр ямар хэрэг үйлдсэн хэсгээс үл хамааран тэр хүн гин буруугаар хүлээсэн нэгд гин буруугаар хүлээсэн бол тэр хүн хэргийн илрүүлэлтэнд идэвхтэй дэмжлэг тусалцаа үзүүлж таарна. Бас хохирлоо нөхөн төлнө. Ийм хүнд бол урамшуул үзүүлэх хэрэгтэй. Яг тэгвэл тэр хүн зардал хэмжиж байна, цаг хугацаа хэмжиж байна. Яг учраас энэ хүнд одоо хууль заасан хөнгөн ялгамд болох боломжийг эргэн хуульчилсан. За бусад улс орнууд бол таавхан сонссон байгаа тийм play bargaining гэж нэрлэдэг. Тэгэхээр Англи Саксоны хэрэгцээ тогтолцоотой улс орнууд эрүүгийн хэргийн 95% орчим хувь энэ журмаар шийдвэрлэгддэг. Харилцан тохиролцоод тэгээд бага ялгамдаг. Энэ хэн хинтэй ашигтай байдаг. Тэгэхээр энэ одоо дэлхийн улс орнууд хэрэглэж байгаа юм. Хуулийн зохицуулалтыг процессын хуульд суулгасан байгаа. Тэгэхээр энэ нөгөө аль тогтолцоонд байхаас үл хамааран одоо дэлхийн олон улс орн авч хэрэгжүүлж байгаа. Жишээлбэл их газрын хэрэгцээ тогтолцоотой Герман зэрэг улс орнууд 2009 оноос энэ гэж хэлсэн. Тэгтээ бас арай өөрийн онцлог тохирсон байдлаар хэрэглэнэ. Жишээлбэл Америкт бол гин бурууга хүлээсэн байх хангалттай байхгүй. Тэгээд хин нэгний одоо эрхшээлд орсноос одоо ингээд албалханд орж хүлээж гинөө, сайн дураараа хүлээж гинөө гэдгийг л тодорхойлох хэрэгтэй. Их газрын хэрэгцээ тогтолцоотой улс орнууд бол тэр хэрэгцээтэй зарчим өөрчилж нэгдүгээр тэр хүний гин буруу тогтоогдсон. Түүнийг нотлох баримт бол тэр хууль заасан үнэлж ирмэнд боцогдсон. Нөгөө талаас энэ хүн гин бурууга хүлээн зөвшөөрсөн. Энэ нөхцөл хангагдчихэж хялбаршуулсан журмаар хэрэгээ шийдвэрлэж хууль зааснаас доогоор ялгамдуулах нөхцөл бүрдэж байна.
Тэгээ бидний төсөөллөөр бол энэ шүүхийн ачааллыг маш их хөнгөлнө. Тэгээд зөвхөн иргэний одоо хэрэгт одоо эвлэрлийн журмын асуудлыг шийддэг биш. Эрүүгийн хэрэг ч гэсэн мөн одоо гин буруугаа хүлээж харилцан тохиролцож, эвлэрч ингэ шийдэх боломжууд бүрдэж байна. Энд бас яашаа тэглэн бодлого нөлөөлж байгаа. Одоо 30 төгөлдөр үйлчж байгаа эрүүгийн хуульд гэмт хэргийг 4 ангилаад тэг хүнд онцгой хэрэгүүд дээр ялын доод хэмжээ ингээд тавиад өгчлөөр тэр хүн гин буруугаа хүлээсэн ч хүлээгүйч одоо өндөр ялах магадaltaй байдаг. Мөн хохирлоо төлсөн ч төлөөгүй ч одоо хорхиолыг гарцаагүй нэшлэлийн нөхцөл бас зарим хэрэгүүдтэй байдаг. Тийм учраас тэр хөшөөрг нь ажиллахгүй байна да. Тэр хөшөөрг нь хангалтгүй байна. Тэгэхээр үнэхээр гин буруугаа хүлээсэн хохирлоо нөхөдөлсөн хүнд бол энэ одоо урамшууллыг бол үзүүлж явах хэрэгтэй гэж үзсэн. За ингээд хоёр одоо хуулийн ялгаа нь бол эндээ байна. За нэг цаг гэдэг ер нь их бага хугацаанд байна. Би бол 5 кейс бэлдсэн байхгүй. Тэгээ нэг цагийн дотор ярих ямар ч боломжгүй байна. Гэхдээ хамгийн гол зүйлээ л хэлчихье. Шүүхийн шийдвэр тэр хүний эрхийг одоо тэр халдшгүй байх эрхэнд хавтаж тийм ээ мөрдөн шалах ажиллагаа явуулах тэр зөвшөөрөл бол хоёр нөхцөлийг хангасан байх хэрэгтэй. Нэгдүгээрт одоо бодит фактад үндэссэн объектив нөхцөлөд тогтоогдсон байх хэрэгтэй гэж. Тэгээ юм бол хоёр талтай шүү дээ. Өөрийн дотоод итгэл үнэмшил байж болно тийм ээ. Дотоод итгэл үнэмшлэрээ одоо жишээлбэл хар тамхи хэрэглэсэн хүнийг за чи бол ингээд айгүй урт төстэй байна тийм. За тэгээд тийм рок байдлаар хөтлсөн. Тэгээд тийм гаж байдлаар ингээд баахан одоо эзэл ингээд зүүцсэн тийм. Өшөө дээр баахан шивэстэй. Тэгээ өшөө бие авч явж байгаа байдал нэггүй. Энэ хүнийг одоо ингээд хараад энэ хүн бол хар тамхи харахгүй хэрэгэлсэн, мансурцсан байна гэж бодож байна. Энэ бол хүний яг субъектив үнэмш байхгүй. Хүний дотоод итгэл үнэмш. Энэ хангалтгүй. Үүнээс гадна заавал одоо бодит одоо баримтанд үндэссэн объектив нөхцөл байдал тогтоогдсон байх хэрэгтэй. Тухайлбал энэ хүн одоо хин нэгнээс хар тамхи худалдаж авсан. Тэгээд түүнийг хэрэглэсэн гэж үзэх бодит мэдээлэл тийм ээ. Эсвэл эдмэрийн баримт, эсвэл шинжээчийн дүгнэлт нотлогддог ч юм уу тийм ээ. Ийм нөхцөл байдал тогтоогдож ээж одоо хүний эрхэнд халдах төр зөвшөөрлийг олгох юм аа. Энийг хамгийн гол нь процессын хуулиараа маш сайн одоо хуульчилж өгсөн байх хэрэгтэй. Тэгэхээр процесс ажиллагааны явцад хүний эрхийг дээдлэх энэ зарчмыг бид одоо шинээр боловсруулсан хууль тусгасан. За ингэж тусгахдаа бид олон нэгдэн орсон олон улсын гэрээ, за эрх зүйн өндөр хөгжсөн улс орнуудын туршлага, за дээр нь энэ хөгжиж байгаа улс орнуудад нэгдсэн үндэсний байгууллагаас санал болгож боловсруулсан загвар хуулиуд байна. За энэ хуулиудыг одоо үндэслээд за мөн өөрөө орны онцлог хууль хэрэглээний уламжлал за мөн тэгээд эрдэнэ зүйн судлаачдаа санал өгөлтийг үндэслээд шинэ хууль боловсруулагдсан юм байна. За ингээ 10 минутыг та бүхэндээ үлдээ та бүхэн бас энэ сэдвтэй холбогдуулж асуух зүйлээр л харилцаа ярилцъя. Тэгэхээр одоо эрүүгийн байцаан шийдэх хуулинд хүнд гэмтрийг толгодсон орон зайж болцшгүй гэдэг ийм хоёр үндслээр цагдаа хорих зөвшөөрөл олгодог. Энэ хуульд байгаа томьёол нь. Тэгэхээр энэ хүнд гэмтрийг үйлдсэн үгүй юу гэдгийг бас урьдчилан шийдвэрлэх чинь болохгүй шүү дээ. Дөнгөж эрүүгийн хэрэг үүссэн байгаа. Тэгэхээр энэ хүн гэмтрийг үйлдсэн үгүй юу гэдгийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтооно. Энэ бол гин буруугийн презумпцийн зарчим тийм үү. Тэгэхээр урьдчилаад ингээд хүнд гэмтрийг холбогдсон гэдэг одоо шийдэл ял сонсохдоо зориуд ингээд хүнд ял сонсгож болно шүү дээ. Тэгээд энэ хүнийг автоматар хорж болохгүй
Хоёрт нь оргон зайж бодсохгүй гэдэг бол бас л субъектив ийм үнэмшүүд. Тэгэхээр шинээр боловсруулсан хуульд бол томьёолыг өөрчлөөд одоо оргон зайлгсан гэг заавсан үүнийг нотолсон байх. Тэгээд тэр бусад нөхцлүүдийг бол маш тодорхой зааж өгч. Ингээд нэг сэжигтнэр тооцох яллагчаар татах хоёрын ялгаа юм уу? За гинт хэрэг сэрдэгдэх үндслэл байвал сэжигтнэр тооцдог. За сэжигтэн бол хууль заасан эрхэд ч өгөргүүлээдэг. Ер нь ялагдчихтай бол ижлэх хэрэг үүргэн мэдээлэл өгөхгүй байж болно. Өөрийн бурууг нотлох үргэлжлэхгүй, өмгөөлөгчтэй мэдээлэл өгөх гэх мэтэр сэжигтнэр одоо шалгаж байгаад тэр хүн одоо гэмт хэрэг үйлдсэн хангалттай үндсэнд бий болсон тохиолдолд тэр хүний үйлдсэн хэргийг одоо санаатай хүн хэрэг юм уу, болгоомжгүй хэрэг юм уу гэдэг хууль зүйн дүгнэлт хийх боломжтой болж штэ. Энэ үед ял сонсгодог. Ял сонсохдоо ялагдчаар татах тогтоол гэж бичдэг байхгүй үлддэг. Ялагдчаар татах тогтоол дээрээ танд одоо эргэн хуулийн 91 зүйлийг нэг заасан ял одоо энэ хүн сонсгохгүй гэдэг. Тэгээд сонсгосон ялтайгаа холбогдуулаад ялагдчаар тайлбар мэдүүлэг авдаг. Нэг юм давтаал байгаа юм л да. Энэ манай энэ процесс ажиллагаа 3 удаа давтагддаг. Эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө хүний дуулж ирэхдээ тайлбар авдаг. Зүгээр л тайлбар авдаг. Сэжигтэн болоог байгаа. Иргэн одоо тэр хүнээс тайлбар авах. Та одоо гинт хэрэг хийсэн үү юу гэж. За зарим тохиолдолд гэрчээр дуудаж ирүүлээд чи мэдүүлэг өгөхөөс зайлсхийж болохгүй. Заавал мэдүүлэг өгнө. Мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг болохгүй. Худал мэдүүлэл эрүүг харилцах хүлээлгэнэ гэдэг. Тэгээд өөрийнх нь эсрэг мэдүүлэг аваад тэр мэдүүлгийг үндэслээд эрүүгийн хэрэг хууль заасан ял сонсох. Ийм одоо зөрчил бас гардаг. Ийм одоо зөрчил гарсан тохиолдолд тэр гэрчийн мэдүүлгийг одоо нэг хууль зөрчиж штэ. Өөрийнх нь эсрэг өөрийнхөө гэм бурууг нотлуулж штэ өөрөөр нь тэр мэдүүлгийг одоо нотлохоор шүү авч үзэх ёсгүй. Шүүгийн шийдвэрийн үндэс болох ёсгүй. Яг бол тэр мэдүүлэг хууль заасан үндэс журмыг зөрчсөн байна штэ. Яг бол хүн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Энэ бол үндсэн хууль заасан эрх байхгүй. Энэ эрхийг идэвхгүйгээр, энэ эрхийг тайлбарж өгөхгүйгээр та одоо яг ямар хэрэг үйлснээр та бол гэрч худал мэдүүлэл танд хариуцлага хүлээлгэнэ гэчихлээр энэ хүн гарцаагүй болсон үйл явдлыг ярьж байгаа үстэй тийм өөрийнхөө гэм бурууг нотолж байна. Энийг одоо Америк нэгдсэн улсад 1966 онд холбооны дэжүүгээр шийдвэрлэгдсэн Миранда Аризонагийн хэрэг гэж байдаг байхгүй. Энэ хүн болохоор Бирмингем гэмтэрэг үлдээд тэгээд цагдаа нар барьсан байна. Тэгээд барьсан даруйдаа цагдаа та дургу байх хэрэгтэй. Таны хийсэн зүйлийг одоо таны эсрэг ашиглаж болно. Та бол одоо өмгөөлөгч авах хэрэгтэй. Өмгөөлөгчгүйгээр байцаал өгөхгүй байж болно гэдэг ч юм уу. Тэр наацхийн үндсэн эрхийг тайлбарлах хэрэгтэй байна. Гэтэл энэ хүнд тэр эрхийг одоо ойлгож тайлбарлуулахгүйгээр өөрийнх нь үйлсэн хэргийн талаар мэдүүлэг авчихсан. Тэгээд бусад баримтуудаар ингээд энэ хүн гэмтэрэг үзсэн нотлогдсон байна. За шүүх юу гэж үзсэн бэ гэхээр хэрвээ энэ хүн анхнаасаа өөрийнхөө гэм бурууг хүлээгээгүй байсан бол энэ хүний гэм бурууг нотлох чадахгүй байсан юм. Яг бол дараагийн процесс ажиллагаа тэр ихний гэм бурууг хүлээсэн мэдүүлэг дээр үндэслээд ингээд хийгдсэн байгаа байхгүй. Тийм учраас дараагийн нотлох баримт бол ихнийхээ нотлох баримттай холбоотой байна. Хэдийгээр энэ хүн гэмтэрэг үйлдсэн байж болох боловч энэ хүний гэм бурууг нотлохдоо хууль зөрчсөн. Тийм үү? Тийм учраас эрүүгийн процесс ажиллагаанд гэм бурууг нотлох нь чухал. Эсвэл эрүүгийн процесс ажиллагааг хууль заасан үндсэл журмын дагуу явуулах нь чухал.
энэ хоёр аж сонирхлыг ингээд нэгслээд үзэхлээр тэр шударга ёсыг шударгаар тогтоох ёстой. Тэр гин буруу тогтоохоос илүү хүний эрхийг зөрчихгүй байх нь илүү ингэж одоо холбооны дэд үзээд энэ хүний хэргийг хэрэгсэхгүй болгож цаадсан. Энэ хүн гэмтэрэг үйлцэн. Гэхдээ энэ хүний гэмтэрэг үйлцнийг шударгаар хууль заасан журмын дагуу үндсэн эрхийг нэрлүүлж тогтоож чадаагүй учраас энэ хүний хэрэг хэрэгсэхгүй болж. Тийм учраас Миранда зарчим бол одоо өнөөдөр дэлхийн нийтэд бүлээн зөвшөөрөгдсөн ийм зарчим болж ирсэн. Энийг одоо шинэ хуулийн шинэ хуулийн гэсэн үг үстэй. Шинэ хуульд хүний эрхэнд халдах хамгийн ихний алхам бол баримтлах ажиллагаа хийж. Баримтлах ажиллагаанд хамгийн ихэнд хийгдэх ажиллагаа бол тэр хүний эрхийг одоо сайтар тайлбарлаж өгөх асуудал байхгүй. Оруулж өгөх гэсэн үг. Тэгэхээр шалгаж хэлэх хууль тэгэхээр цэцэгтэн гэдэг ойлголт байх болж ирсэн шүү дээ. Тэгэхээр хүний эрхийг хамгаалах талаас нь ямар давуу байдаг вэ? За тэгэхээр хэрэг бүртгэл гэдэг үе шат байхгүй учраас одоогийн хуулиар хэрэг бүртгэлийн шатнд дээр сэжигтэн гэдэг том ялал бас байхгүй болж. Сэжигтний хувьд тэр идэх эрх үр гэдэг ойлголт байхгүй. Ерөөсөө бүх хүн адилхан. Тэр хүн ял сонсохоогүй бол тэр хүн эрхчлөөтэй хашааж авч байна. Ял сонсгосон үеэс тэр хүний одоо эрхэнд халдаж хийж байна шүү дээ. Тэгэхээр эрхэнд халдахдаа заавал тэр эрхээ байгуулсан зөвшөөрөл авсан байна. Тэгээд энэ үеэс эхлэж одоо эрүүгийн хэрэг үүсгэсэн энэ үеэс тэр хөөн хэлцэх хугацаа гэдэг нэг ойлголт байдаг. Тэрийг зогсоод. Хөнгөлөгч өөрийнхөө үйлчлэл хийж байгаа таад бүгдээ мөрдөн байцаалт явуулах юм натар баримт байгуулах бол одоо яг мөрдөн байцаагч юм уу прокурор юм уу тийм прокурорын чиглэл бол хэрэг хүртэл мөрдөн байцаалтанд хяналт тавих гэж байгаа шүү дээ. Хяналт тавих. Тэгэхээр прокурор бол гин бурууч нотлох үүрэгтэй. Гэхдээ нэг ялах баримт гэж хэлдэг тийм ээ. Мөн гин буруугүй бол тэр гин буруугүй гэдгийг бас нотлох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл цагаатах баримтын адилхан одоо цуглуулах үүрэгтэй гэсэн. Тэгээд прокурорын хувьд бол хамгийн гол тэр хяналт тавих чиглэлээр хэрэгжүүлэхтэй тэр процессын ажиллагаа хууль заасан журмын дагуу явж байгаа хэвтэл гол хяналтаа тавьж явах хэрэгтэй. Мэдээж эрхэн хөндөгдсөн хүн бол хүсэлтэй мөрдөн байцаагч тавьж болно, өмгөөлөгчрөө дамжуулаад прокурор тавьж болно, өөрөө тавьж шууд тавьж болно, бас шүүхээ тавьж болно. Тэгээд энэ талаар одоо шинэ хууль ингээд энэ талаар оруулж гисэн юм. Тэгээд би тайлбарлаж шүү дээ. Жишээлбэл тэр эрхэн хөндөгдсөн хүн эрхээ хамгаалуулахын тулд өөрийн гин бурууг нотлох юм зайлшгүй шаардлага гарна да. Жишээлбэл одоо тэр байгууллагаас тийм баримтыг авах хэрэгтэй болно. Эсвэл энэ үйл явдалтай холбогдуулаад ийм ямар нэгэн шинжээчийн дүгнэлт агуулах хэрэгтэй болно. Тэрийг одоо мөрдөн байцаагчид тавьсан чинь тэрийг хэрэгжүүлэхгүй гэж болно. Тийм. Прокурор тавьсан чинь бас прокурор тэрийг хүсэлтийг хэрэгсэхгүй болгож болно. Тэгвэл шүүхэд тавих хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Шүүхийн урьдчилан хэвлэлийг гээд байгаа. Тэр үе шатнд эсвэл тэрнээс бүр өмнөх шатнд Шүүх одоо нэг зөвхөн шүүхийг дотор нь хоёр шүүх дотроо одоо зохион байгуулалтын хувьд процесс ажиллагааны зөвшөөрлөд авдаг шүүгч нар гэж байна. Одоо нэг цагдаа хорих зөвшөөрлөд авдаг шүүгч гэж байгаа шүү дээ. Тэднэр дээр нэмэгдээд тэр хүмүүс зөвхөн цагдаа хорих биш. Өөр бусад процесс ажиллагааны зөвшөөрөл олох юм чигээр нэмэгдэнэ. Тэр хүмүүс тэр гин бурууг шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцохгүй. Тэгэл тийм байдлаар шийдэх гэж төсөөлж байгаа. Одоо бид батлагдаагүй хуулийн тухай ярьж байгаа шүү дээ. Гол үзэсгэлэн ангийн л яриад байгаа. Одоо яг хаамгаалалт зорилгоор сэжигтэн гэдэг нэг юм сэжигтэн зорилгыг хэрэгжүүлж модон байцаалт хэрэг багтаах гэж байна. Тэгэхээр одоогийн хууль эрхцэн орчинд ч гэсэн таамаглалт үндэслэж хэрэг шийдвэрлэж болохгүй. ихтэй татчаад дараа нь шууд сэжигтэн болох хэрэгтэй байдаг гэсэн үг байна. Яадаг гинэ? Ирчээр та бол гэрч гэж дуудажаад
хам юмнуудыг яриулчаад чи юу буруутай юм байна гэж. Тийм учраас би энэ жишээг аваад Миранда зарчмын тухай тайлбарж өгдөө шүү дээ. Миранда зарчим бол одоо дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрсөн юм зарчим. Тэрнээ л айгүй олзуухаж хараад байна л да. Яг л процесс эхэлсэн цагаасаа эхлээд өөрийнхөө эрх үүргийг мэддэг болоод явна гэдэг. Тэгэхээр одоо нэг хүний эрх зөрчил нөхцөл бол нөгөө өмгөөлөх хэрэг хангахдахгүй байх тохиолдол байдаг байхгүй. Ихэнхдээ нөгөө төлбөрийн чадваргүй учраас тэгээ арга хэрэгтэй холбогдож чадахгүй янз бүрийн шалтгаанаар хүмүүс өмгөөлөгч авч чаддаггүй. Тэгээд энэ хэрэг шүүхтэр 90 гэртэл өмгөөлөгчгүй ингээд явцсан байдаг. Тэгээд эрхийн тайлбарж өгсөн гэсэн тэр хүн бас гүйцэтгэлийг ойлгоогүй байдаг байхгүй. Тэр шинэ хуулийн дагуу тэр хүний одоо өмгөөлөх эрх бол тэр үндсэн хуулиар баталгаажсан эрх шүү дээ. Тийм учраас хэрэг өмгөөлөгч гүйх тохиолдолд улсын өмгөөлөгч томьёол оролцуулж байна. Ямар ч тохиолдолд одоо өмгөөлөгч байж байгаа бол өмгөөлөгчийн чиглэлүүд бол мэдээж тэр хүний эрхийг хамгаална тийм үү. Хоёрдугаар тэр процессын ажиллагаа хууль заасан журмын дагуу явж гэнэ үү гэдэгт бас хяналт тавьж байна. Гуравдугаарт нь энэ хэргийн талаар зөв шийдвэр гаргахад бод түүнийг тогтооход бас тэр хүн тослоо шүү дээ. Хуульч хаваад. Сая дээч юугаар шилдэг үйлдэл үнэлж тавцсан ширик тавьж гэдэг юм юм шүү дээ. Тэгэхээр эрүүгийн хэрэг маргаан шийдвэрлэхэд хэрэгжилж байгаа хууль үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл тухайн хуулийг хэрэглэх явдлыг төлөвлөжүүлээд саналаа үндсэн хуулийн цэцлэх юм зохицуулт бий. Одоогийн эрүүгийн байдлын шийдвэр хуулийн 229 дугаар зүйлд байна. Тэгэхээр одоо бас 7 хоногийн өмнө байна тийм. Хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тийм шийдвэр гаргасан байлээ. Хэрэг маргааныг шийдвэрлэхэд хэрэглэх хууль нь одоо хүчин төгөлдөр өршөөл үзүүлэх тухай хууль 250 гэсэн. Үндсэн хууль зөрчсөн байна. Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцийг зөрчсөн байна гэдэг ийм үндслээр хэрэг хийн шийдвэрлэх ажиллагааг төлөвлөжүүлээд санал улсын саналаа үндсэн хуулийн цэцэд тавьсан байна. Би энэ бүрэлдэхүүнд ороогүй учраас бүр нарийн бас тодорхой тайлбар өгч чадахгүй байна. Тэгвэл мөн бол одоо энэ шинэ одоо энэ хэцүүлийн шатнд явж байгаа хуулийн төс маань батлагдсанаа хүний эрхийг дээд хангацснаа одоо энэ арга замаас Яш сэтгэлийн бодлого бол төрийн бодлого байхгүй. Яш сэтгэлийн зорилго гэж би түүнийг эргэн хуулиар тодорхойлсон байна. Нэгдүгээр гин буруутай хүнд бол хариуцлагын асуулт заавал байх ёстой. Яш сэтгэл гарцаагүй байх ёстой зарчим бий. Гэхдээ тэр шийтгэл нь тохирсон байх ёстой. Зайлшгүй одоо ингээд хорих шаардлагатай хүнч бий. Энэ тэр гин буруу хувийн байдлаас шалтгаална. Үйлцэн хэрэгээс шалтгаална. Хорихгүйгээр бас хорихос өөр төрлийн шийдвэр оногдуулах аль болох тэр хүнээ нийгэмшүүл засч авах нь чухалтай бас. Дахин гэмтэрэг үйлдэхээс сэргийлэх нь бас чухал. Энэ балансаа бид зөв барих хэрэгтэй байхгүй юу? Яагаад энэ олон өршөөлийн хууль гараад байгаа? Энэ нь хэдийгээр одоо хууль тогтоогчийн эрх хэмжээний асуудал ч гэсэн нөгөө талаасаа энэ бол тэр эрүүгийн хууль заасан тэр төрлийн яш сэтгэлийн бодлогыг автаг засч байгаа нэг юм байна. Энэ шинэ хуулийн дээр чинь гэрч хөрхийн аврагчийн хамгаалалт гэдэг асуудал өөрөө чухал юм байна. Тэгээ энэ дээр чинь гэрч өөрийн хүн эсрэг мэдүүлэг авч байна гэж үзүүлсэн. Тэгээ гэрч хөрхийн хамгаалалт тухай бид бас хууль батлагдсанаас гадна энэ шинэ боловсруулсан процессын хууль нь тухай заалтууд бий. Хамгийн наад захын эрх бол гэрч мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгчтэйгээр мэдүүлэг өгөх эрхийг нээж өгсөн байхгүй. Тэгэхээр түрүүний яриад байгаа гэрчэд хууль санааж айлгаж хагаад өөрийнхнээс мэдүүлэг авдаг үйл ажиллагаа чинь одоо хэрвээ өмгөөлөгчтэй өгж байгаа тохиолдолд одоо ийм явдал гарахгүй байх боломж нөхцөл бүрдэх юм. Энэ бол маш том эрх.
Тэгээд гэрчийн аюулгүй байдал бас чухал. Өмнө нь бол тэгээд ягсан байхад тэгэхээр хичээл доо гэрч мөнгө хийсэн болохоор би бичлэг болж байсан юм. Чачаа явж байсан. Зөв энэ бол яг тийм түгээмэл гэж би хэлэхгүй. Ер нь бол хүн гэмт хэрэгс идэж байгаа бол сэжигтнэр тооцоод тэгээд гэмбруу тогтоож байгаа бол яс сонсгоод ингээл явж байгаа. Үнэхээр одоо хэргийн талаар одоо бодтой мэдээлэлтэй тийм хүнийг бол дуудах шаардлага биш үү? Тэгээд одоо гэрчээр дуудаад гэрчээр асуух явцад энэ хүн одоо гэмтэргийн хамтран оролцож байх нөхцөл бүрдэж болно. Тэгэх юм бол тэр хүнийг сэжигтнэр тооцож болно. Яс сонсгож болно. Үнэхээр тэр хүн буруутай бол яг бол мөрдөн шалх ажиллагаа гэдэг чинь эхлээл цагаан цааснаас эхлэн шүү дээ. Хин гэмтэрэг үйлдсэн. Эхлээл 10 хүнийг сэжигж болно. Тийм үү? Тэгэхээр 10 хүнээс хэн үлдсэн бэ гэдгийг тогтоохын тулд янз бүрийн хүмүүсээс тайлбар авах, гэрчийн мэдүүлгээд авах. Ингэх явцад жинхэнэ одоо гэмтэрэг үйлдсэн байх магадaltaй хүмүүс нь нэг нь хоёр нь тодорч ирнэ шүү дээ. Энэ тохиолдолд бид юу баримтлах ёстой вэ гэхээр тэр өөрийнх нь эсрэг мэдүүлэг байгаа бол тэр гэрчийн мэдүүлгийг ялах баримт болгож ашиглахгүй байх болно. Тэр хүний өөр мэдүүлэг, өөр нот баримтууд тэр хүний гэмбрүүг тогтоож болно шүү дээ. За ингээд 10 минут тэтэрсэн байна шүү дээ. Тэгээд цагаа барихгүй бол бас болохгүй маань. За та бүхэнтэй ингээд олцсондоо баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье. За манай шүүхийн ерөнхий зөвлөлийн өсөлтийг хүлээн авч цаг нартай оролцож явдаг хүнсэтгүүлчид маань 2 дахь удаа шүүхийн мэргэжсэн сэтгүүл сургалтанд хичээл заасан эрхэм шүүгч танд бас талархлаа илэрхийлье. Тэгээд энэ нэг өчүүхэн зүйлийг бид дурсгал болгон өгч байгаа. Тэгээд энэ үзгээр улсын дээд шүүхийн эрүүгийн танхимын одоо шүүхийн шийдвэр бас гарах байхаа. Таны энэ шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа эрхэм ариун үйлсэд бас амжилт хүсье. Хичээл болсон чинь наад гэсэн цаг байна. Заашгүй бодлоо юм байна. Хичээл надад өөрөө сэтгэж бас таа нэг гэсэн. Өөр асуудал байдаг. Зэрэгсэлтэй асхны орлын ер нь өөрөө хууч үнийхээ зүгээс ямар хөө дүгнэлт хийсэн. Хууч үнийхээ зүгээс. Шүүгч үнийхээ зүгээс. Хууч үнийхээ зүгээс. Гас хоёрын талаар миний мэдээлэл бол их хамартай яг адилхан байна. Адилхан хэмжээтэй. 5 өдөр нээлттэй шуурхлаа явагдсан. Тэр хүрээнд би бас бүгдийг үзээгүй, тийм боломж бас байгаагүй. Гэхдээ хэл мэдээллийн байгууллагууд бол бас гол онцлог үйл явдлуудын одоо янз бүрээр ингэж хөргсөн шүү дээ. Тэр хүрээнд л мэдээлэлтэй байна. Тэр хүрээнд нэг бас ганцхан дадлын өгөөд шүү дээ. Процесс бол гэрчийн мэдүүлэг, шинжээчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг гэж. Тэгэхээр энэ хэргийн талаар бас урьдчилан дүгнэлт хийх юм миний хувьд яс цаа алдаа болох байх нэгдүгээр. Ер нь энэ шүүх хуралдаанаас та бүхэн шүүхийн процесс ажиллагааны талаар нэлээх ойлголттой болсон байх гэж бодож байна. За хамгийн нэгдүгээр энэ шүүх хуралдаан болох гэж маш их бэрхшээлийг туулсан тийм ээ. Маш олон удаа хойшилсан. Ингэх ёсгүй. Эндээс чинь хэргийн оролцогч нар чирэгдэж байна. Хоёрт нь ингээд нийгэмд их бохомдол үүсгээд байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол арилгах ёстой. Тийм учраас одоо урьдчилан хилцүүлэг хийгдээд
тэр урьдчилан хэлцүүлгээс туулсан хуралдаал бүгд ирдэг байх ёстой. За тэгээд дараагийн нэг асуудал бол янз бүрийн ажиллагаа дутуу хийгдсэн ийм санал хүсэлтийн шийдвэрлэлийг өгөөд гомдлууд хэрэгцсэн тийм ээ. Энийг мөрдөн байцаалд нь буцаах хэрэгтэй, дахин шалгах хэрэгтэй, тийм баримтыг авчих хэрэгтэй гэдэг юм. Тэгэхээр яг тэр одоо мэтгэлцээнд орохын өмнө бүх зүйл бэлэн болсон. Тэрийг урьдчилан дандаа шийдвэрлсэн байх хэрэгтэй. Тийм одоо процесс ажиллагаа манай хуулиар байхгүй учраас янз бүрийн асуудал гараад байгаа байхгүй. Тэгээд талуудын байр суурь ерөөс эхнээсээ л маш тодорхой байх хэрэгтэй. Хуралдааныхаа төгсгөл биш. Өөрөөр хэлбэл тэр хуралдаа гэдэг бол өөрөө тодорхой дүрмээр явж байгаа шүү дээ. Мэтгэлцээний дүрмээр явагдах хэрэгтэй. Тэр дүрмийг одоо сайн хөлжиж өгөхөөс болоод шүүх хуралдаан сонжирч байна. Тэгээд тийм ойлгомжгүй байдлууд бол үүсэж байна. Энэ зөвхөн энэ хэрэг биш, босод бүх хэрэгүүдтэй байна. Тэгэхээр шинэ боловсруулж байгаа хууль дээр мэтгэлцүүл ямар зарчмаар мэтгэлцэх юм, ямар дэг дараалал явах юм. Тэгээд тэр хоошилдог янз янзын сан шуумл гардаг. Тэр асуудлыг гаргуулахын тулд урьдчилж бүх асуудлуудаа урьдчилан шийдсэн байх хэрэгтэй. Тэгэхээр энэ хууль процессын хуулиа одоо яаралтай босронгуулах хэрэгтэй гэдэг нь бол харагдаж байна. Цахим гэмт хэрэг эрүүгийн одоо эрүүгийн хуулинд орно уу, иргэний хуулинд орно аа. Тэгээд иргэний гэх бол одоо иргэний гэмт хэрэгтэй авах уу? Тэгээд шинжилсэн хуулиндаа энэ цахим гэмтийг яаж болгох юм бэ? Эрүүгийн гэмт хэрэгээс тасдаг. Тийм, цахим гэмт хэргийг дотор нь бас ялгаж авах хэрэгтэй. Жишээлбэл хүний төмприйн картыг ашиглаад ATM-ээс мөнгө олж байгааг юу гэж үзэх вэ те? Хулгайн гэм гэж үзэх үү? Эсвэл цахим карт ашиглаад тэр мэдээллийн технологийн компьютер ашиглаж үлдэж байгаа хэрэг гэсэн үг шүү дээ. Залингийн гэмтэг гэж үзэх үү гэдэг. Энд дээр нэгдүгээрт зөв практик тавьдаг хэрэгтэй. Мэдээллийн сүлжээнд нэвтрээд хаалттай мэдээллийн сүлжээнд зөвшөөрлөгөө нэвтрээд тэгээд байгууллага төр хувийн нууцнд халдж байгаа бол энэ яг таны ярьж байгаа тэр цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмтэр болж байгаа. Үүний тулд хүмүүс програм бүтээдэг, төхөөрөмж бүтээдэг, тэгээ мэдээллийг замаас нь хулгайлдаг. Ингэж сүлжээнд зөвшөөрлөгөө нэвтрээд бас мэдээллийг өөрчилдөг. Тэгээд байгууллагын үйл ажиллагааг саатуулахаас болоод олон тийм хортой үр дагаврыг бий болгож болно. Яг ийм үр дагавраас шалтгаалаад гэмт хэрэг тооцсон. Одоо ч тооцсон хэвээр байна. Охирлын хэмжээний Тэгээ одоо бид бол орчиж хөлсөн өгд гэж болохгүй гэдгийг хэлж байна шүү дээ. Энэ процессын талаас өмгөөлөгч нар бол эрхээ бол сайн хэлсэн гэж харж байгаа. Бид нар тэр өөрийнхөө байр суурийг бол сайн эрхэлсэн. Аль болох хүнээ цаанаатгах, хэргийг өнгөрүүлэх энэ чинь өмгөөлөгчийн одоо үүрэгтэй. Тийм ээ. Тэр бүх боломжуудыг бол шууд сайн болгосон гэж үзэж байна. Шүүх шийдвэрээ гаргасан шүү дээ. Тэрийг зөв буруу байсан эсхийг бол хууль заасан журмаараа дээдлийн шатны шүүгэн л дүүрэх ёстой. Хүмүүс болохоор нөгөө хоёр хүүхдчийг ялсан гарчихсан нөгөө хоёр хүүхдийг учраас айгүй ингээд барыг цаацдаг байна. Та нөгөө 2.8 төгрөг байж байгаа. Чи аваагүй яаж тийм шүүхийн шийдвэр гарах бах. Тэгээд шүүгцгийн сайтад байрших та нар тэгээд сайн үзээрэй. Шүүхийн шийдвэр өөрөө бас таамаглаж үзэж болохгүй. Шүүхийн шийдвэр бол хууль ёсны бүгд үндсэлтэй байх ёстой. Шударга байх ёстой. Гарцаагүй энэ хүн буруутай байх тэр үндслийг шүүхийн шийдвэрт бичсэн байх ёстой. Автогдсон байдлыг. Одоо нэг шалгуулт процесс өөртөө зөвлөсөн одоо процесс яагаад юм бол тэрийг цаашаа явахаар байна. Очоод тийм тийм алтаа гаргасан. Би тэгж хэлээгүй. Гин бурууг нотлох ажиллагаа процессын хууль заасан журмын дагуу явах ёстой.
хэрвээ тэр хууль зөрчсөн байх юм бол тэгээд түүний үр дүн цугларсан нотлох баримт бол нотлох чадраа алдах чинь шүү дээ. Тэгэхээр урьдчилан хэлцүүлгээр ийм зөрчлийг олж тогтоогоод түүнийг засуулах хэрэгтэй. Хэрвээ одоо шинжээч нэгвэл алдаатай гарцсан буюу одоо тэр шинжээчийг томлох энэ процесс ажиллагаа хууль зөрчигдсөн байх юм бол тэр алдааг засах хэрэгтэй байхгүй. Энэ үндслээр буцаж болно. Энэ үндслээр бол буцна. Хариуцлагын тогтолцоо байлгүй яах вэ? Тэгээ илт хууль бус шийдвэр гаргах юм бол энэ чинь өөрөө гэмт хэрэг тийм үү? Илт гэм бургуунийг эрүүгийн ажлаар татах юм бол энэ бас гэмт хэрэг. За эрүүгийн хуулиар зохицуулахаас гадна мэргэжлийн үйл ажиллагааны дүрмээр ёс зүйн дүрмээр зохицуулахаас болж бас би захиргааны шийтгэл хүлээхээс авахлаад. Захиргааны гэмт хэргийн одоо захимаар хүний дооны гэсэн юм мессежүүд ирдэг санс гэдэг. Тэрний цаана хэн бичсэнийг тодорхойлж өгнө гэх юм. Яаж энийг тав хүн надаас илүү сайн мэдэх байхаа. Тэр чинь бүгд өөрийн хаягтай тийм асуудал. Өөрийнхөө хаягаас доор сэтгэлүүд байдаг шүү дээ. тийм. Бодож IP хаягаас орж байгаа учраас одоо чинь хэрэгтэй эцгэд заавал нэг шүүх үү юм шүү дээ. Хандаж шүү дээ. Надад энийг хандаж бичсэн юу яа. Энэс өчиг гэж байгаа тийм. Тэр хагас тэр өөрт нь байхгүй. Сая ганц хүн шиг дээр бүхмөрөнд би хүлээлээд шийдвэр би гаргадаг гэсэн гэдэг мэдүүд өгсөн шүү дээ. Тэгэхээр заавал Тэгсэн мөртлөө ганц хүн одоо юу юм ялан хүлээлгэжлээ. Тэгэхээр тэр хүн би бүх буруугаа ингээд яаж шүү гэдэг ийм мэдүүлэг өгöd тахт энэ шүү хүлээлгүй. тэр нэг зарчим байдаг байхгүй. Тэр нь за 2002 онд анх энэ процессын хуулинд тусгалсан юм. За мөрдөн байцаалтанд буцаадаг заалт анх хуулийн төсөл 6 гэсэн юм. Хасагдсан хоёр нь улсын хурлын жолооноос хасагдахдаа энэ хэрэгт өөр хүнийг холбогдуулж шалгах. Энэ хүнд өөр ял нэмж сонсгох ийм үндслээр одоо хэрэг боцдог гэсэн буцахаар ийм хуулийн төсөлд заалт орж ирсэн байхгүй. Тэгээ энэ бол хасагдсан шүүх хөл хөндлөнгийн байх хэвээр. Шүүх прокуророос шүүх шилжүүлсэн энэ хүрээнд гацхуу тэр шүүгдэгчийн гэморгийн асуудлыг л хэлсэн гэдэг ийм одоо эрүүгийн байцаал шийдэх бол 246 гэдэг ийм заалт байдаг. Зөвхөн тэр шүүгдэгчийн хувьд тэгээд тэр шүүгдэгчид сонсгосон ялын хэмжээний дотор гэморгийн асуудлыг хэлцдэг. Энэ зарчмын дагуу хэрэг шийдэж байгаа учраас тэнд өөр нэг хүн одоо буруутай байж болох нөхцөл байдал тогтоогдсон ч гэсэн тэр хүнийг эрүүгийн хариуцлага татах уу буюу эсвэл тэр татгдсан хүн дээр өөр ял нэм сонсох уу ял шийтгэл нэмэх үү гэдэг бол прокурорын шийдэх ёстой асуудал. Тусдаа Шүүхээс өмнө гэсэн үг. Тусна шийдэх. Тэр ингээд автомобиль болоо энэ хэрэг одоо холбох гарцны юу гэхээр мөрдөн байдлаар буцчих автомобилоо олцож орж ирнэ гэсэн үг. Таахан гэдэг ерөнхийд зарчим яаж штэ. Хүний эргэцэн байдлыг хөндрүүлж шүүх шийдвэр гаргадаг. Эрүүгийн одоо шүүн таслах ажиллагаанд тэр хүнтэй холбоотой одоо хэрэг шийдвэрлэхдээ тэр сонсгосон ялгаас нь хөнгөрүүлж хэрэгсгүй болгож аль болох ашигтайгаар шийдэж болдог. Түүнээс биш ингээд хөндрүүлээд ялын нэмээд шийдэж байж болдоггүй. Тэгэхээр энэ дээр үндсэн хуулийн бас заасан хүний эрхтэй холбож авч үзэх хэрэгтэй л доо. Хүн нэгдүгээр ямар хэрэгт ялгаж байгаа мэдэх эрхтэй. Тэр сонсгосон ялын эсрэг тайлбар өгөх, өөрийгөө өнгөлөх, хууль зүйн тусалцаа авах ийм замаар мэтгэлцэх өөрийнхөө гэм буруу гэдгийг бас нотлох хэрэг тэр хүнд байгаа байхгүй. Тэгэхгүйгээр одоо сюрприз барьж ингээл гинтхэн нэг хүн орж ирээд би буруутай ингээд баримтаа ашингууд нь шууд ял өгч болохгүй. Энэ бол үндсэн хууль заасан тэр хүний эрхийн суурь зарчмуудыг
зөрчиж ийн гэсэн. Монгол улсын одоо энэ эрүүгийн процессын хууль бол яг энэ зарчмаар явж байгаа. Шинэ өргөн барьсан хууль гэсэн энэ зарчмаар явж байгаа. Бусад улс оронд бас өөр практик бий л дээ. Жишээлбэл холбооны бүтээн дахь юм улсад одоо болгоомжгүй хүн хансан хэрэгтэй нэг хүнийг буруутгаад ингээд шүүхэл явагдаж байтал гэрчийн мэдүүлгүүд дээр шинжлэх тэмдэглэл дээр санаатай алсан гэдэг ийм одоо дүгнэлтэнд шүүж хүрэх юм бол одоо сонсгосон ялыг хүндрүүлээд илүү хүнд ялгамжуулах эрхэнд байгаа байхгүй. Инхийн тул заавал хэргийн мөрдөн байцаалд буцаан цаг алдах хэрэггүй гэсэн. Тэгээд нөгөө хүн би хүн халаагүй гэдэг ингээд дав заалах шатны шүүх бас дахиад одоо хүндрүүлэх шинжүүдийг нэмээд ялын нэмэх бас их хэмжээтэй. Өөрөөр хэлбэл нөгөө процессын ажиллагаа аль болох нөгөө нэг чиглэлгүй тэгээд явах талаасаа энэ бол сайн харагдж байгаа мэт боловч нөгөө талаасаа хүний эрхийн талаасаа энэ бол байж болохгүй. Бас айц зарчмыг барих уу гэдэгт бас тухайн улсын тэр эрх зүйн зах суралт ямар байна, япончдын мэдлэг чадвар бас ямар төвшөнд байна, тий? Олон юм шалтгаална л та. Хууль эрх зүйн тогтолцоон гэдэг ямар байна. Тэгээд шинэ эрүүгийн хуулийг та бүхэн харсан баг. Хүн халдшгүй зүйлүүд байна. Үндсэн хуулийн заасан тийм ээ. Тэгэхээр хэрвээ халдъя гэж байгаа бол заавал тэр үндслэлд байх хэрэгтэй. Тэгээд эрхээ авах шалтгааны зөвшөөрлөнд байх хэрэгтэй. Энэ зөвшөөрлийг авахгүйгээр хүний эрхэнд халдсан авах шалтгаанд одоо хууль захиалагчид хүлээлгэх хариуцлагыг илүү жирийн иргэнийхээс илүү одоо нэг шат илүү одоо чанга хийж өгсөн байна. Жишээлбэл гэртээ сууж идэл жирийн иргэн зөвшөөрлөг ороод ирэх юм бол тэр хүнд хариуцлага хүлээлгэн тийм ээ. Гэтэл хууль захиалагч ингээд ороод ирэх юм бол тэр хүнд жирийн иргэнээс илүү ялгамжуулах, илүү хүндрүүл зүйлчлэх ийм байдлаар энэ дотор одоо нэг хувийн нууц талдах бүхэл асуудлуудаас хамаарч байна. Нэг юм ойлголттой хууль цуцаа гэж нэг хууль зохиолт байдаг байхгүй. Тэгэхээр гэмт хэрэг үйлдэгдснээс хойш хөнгөн хэргийн хувьд 6 сар өнгөрөх юм бол тэр хэргийг авч хэлцдэг. Энэ үндслээр маш олон хэрэгсэхгүй болж хүмүүс эрүүг харилцагаас чөлөөлөгдөж байдаг. Тэгэхээр тэр ял сонсох ялагдчихаар татах ажиллагаа бол дандаа энэ хуу хэлц хугацааныхаа дотор л байх хэрэгтэй гэсэн үг л дээ. Яг асуултыг юу гэсэн бэ? Яг ялтагч болоод одоо нэг намайг баримтлагад ирэхээс наан би одоо дээд зэрэг цаа юм гэдэг юм байлээ гэж. Яагаад бас нөгөө талаас нь мэдчих хэрэгтэй гэж тийм ээ. Одоо хүн амны хэрэг гарлаа гэхэд эзэн холбогдож байхгүй бүх хүнийг сэжигч болно шүү дээ. Нэг талаас тийм. Нөгөө талаас шүүх яаж шалах вэ гэж байна? Алдаж болохгүй, тамтай уулзч болно, ярилцаж болно, тийм ээ. Одоо кинонд гардаг шиг нэг тэмдэглэлийн дээр гарч ирээ. Соёлтой тамтай харилцаж болно. Гэхдээ гэрч чинь зөвшөөрөлгүй орж болохгүй. Гэхдээ хэргийн газраас эдмөрийн баримт аваад нэг үсэн дээр тэнхэр шинжилгээ хийгээд хэнийг вэ гэдгийг тогтоож болно. Гэхдээ шүүх зөвшөөрөл олохдоо тэр эрхэн зөрчилж байгаа хүн заавал мэдэгдэж явах хэрэгтэй гэсэн. Бас нэг тийм төсөөлт бай. Жишээлбэл хүнийг Монгол улсаас гадагш явахын ингээд тэр сэжиглэж байгаа хүмүүсийг хоёрт тавьчихъя л да. Тэгэхээр хамгийн маа бэлдээ ч наасаа бариад атсан чинь та хоёр тавьдсан байна гэж хийж болохгүй байхгүй тийм. Тийм учраас та сэжиглэж байгаа учраас таныг одоо Монгол улсаас гарч явахыг шүүгэн шийдвэрээр хоригдсан байгаа гэдгийг бол өөрчилж мэдэгдэж л байх хэрэгтэй. Тийм зохицуултууд байгаа. Тэгээд тэр хүнийг одоо хөрж ирүүлнэ, дуудана.
Тэгтээ мөрдөн байцаагчийн хувьд бол дур зургаар харилцах гэж юм байна. Тийм ээ. Явдлыг гаргуулахгүй байхын тулд прокурорын хяналт хэрэгжиж байгаа гэсэн үг шүү дээ. Тэр хэн дуртай хүний дуудаад тэгээд үүдэндээ ингэ суулгаад байж болохгүй өдөржин. Тэгээд нөгөө хүн төвчээр хадаад яваад өгтөн зөрүүлээд хорж болохгүй. Тэгэхээр хэнийг дуудах вэ гэдгийг өнөөдөр мөрдөн байцаагч биш. Мөрдөн байцаагч прокурорт саналаа тавиад прокурорын зөвлөл болгосон тохиолдолд тэр хүний дууд. Энэ зөв